Сүнслэг мэдлэг гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, үл үзэгдэх зүйлүүдийг хэлээд байгаа байхгүй юу? Ерөөсөө бид бүхний сэтгэл дотор байгаа мэдрэмжүүдийг хэлээд байгаа. Нөгөө гомдол, нөгөө уур уцаар, нөгөө шаналл, сэтгэлийн өвчлөл, өнгөрсөн амьдралын трама гэж яриад байгаа зүйлүүд чинь нүдэнд харагдахгүй. Энэ шүү гэд харуулж болохгүй мөртлөө бидний амьдрал шууд бус утгаар маш олон зүйлүүдэд нөлөөлж яадаг, амьдралаа энергиэд тэлхэд нөлөөлж яадаг, зөв шийдвэр гаргахад нөлөөлж яадаг, айцгүй амьдрахад, өөрийгөө мэдрэхэд, өөрийгөө олоход гээд энэ харагдахгүй байгаа зүйлүүд чинь бид бүхэнд нөлөөлөд байгаа байхгүй юу? Ямар нэгэн зүйлийн юмыг задлаад, зөв ойлгоод, тайлбарлаад, гүндэн байгаа утга учирыг ойлгоно гэдэг чинь ямар чухал зүйл байдаг юм бэ те? Жишээ нь хэд дэлхийн ертөнцид шинжлэх ухаан гэдэг зүйл энэ атом гэж байд юм байна шүү дээ те? Молекул гэж байд юм байна шүү дээ гэснээс хойш шинжлэх ухаан ямар хурдцтай хөгжөв, дэлхийн ертөнц хүн төрлөختөн ямар олон зүйлүүдийг нээж боловсруулж чадав те? Гэтэл нөө сэтгэл судлал гэдэг зүйл гарч ирсэн. Сэтгэл судлал гэдэг нь хүүе бид нар нэг ухамсар гэдэг юмтай юм биш үү те? Ухамсар гэдэг зүйл чинь бас чухал юм биш үү? Ухамсартай байцгаа, ухамсартай байхгүй бол болохгүй байх ингээл задлсан те. Түүний дараа технологи гэдэг зүйл мэдээллийн урсгалыг задлсан. Энэ технологи гэдэг зүйл чинь бидрийг ингэж холбох юм байна, ингэж холоос ойртуулах юм байна, ингэх юм байна гэл ингээл бүх сэдвүүдэд ямар нэгэн зүйлийн задаргаанууд явагдаад байгаа байхгүй юу? Задаргаа явагдаад тайлан ойлгомжтой болоод ирэхээр хүн маш хурдцтай хөгжтэй юм байна. Хүн төрлөخت нь яг одоо энэ хиймэл оюун ухаан гэдэг мэдлэг мэдэгдэхүүн задраад ойлголт нь бид нар ойлголтыг олоод харцсан чинь ерөөсөн маш хурдан хугацаанд гэрлийн хурдаар өдөр бүр өөрчлөгдөөл, өдөр бүр шинжлэгдээл явж байна. Тэгэхээр эндээс би юу хараад байгаа вэ гэхээр юмыг задлж, тайлбарлаж, гүндэн байгаа оншийн олно гэдэг ч одоо ямар том ухаарлал юм бэ те? Ямар том мэдлэг юм бэ? Ямар том агсан шатны одоо алхмуудыг биднэрт олгох төр боломжуудыг олгод юм бэ гэж. Тэгэхээр одоо бид нар энэ дэлхийн ертөнцид ерөөсөн сүнслэг зам руугаа дөнгөж орж эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр сүнслэг мэдлэг гэдэг энэ мэдрэмж бол ерөөсөө л нүдэнд харагдахгүй байгаа үл үзэгдэх хуйлуудыг л тайлбарлаад байгаа. Энэ гомдлыг чи ингэж харагдах хэрэгтэй байдаг юм байна, хайрлах хэрэгтэй байдаг юм байна, тордох хэрэгтэй байдаг юм байна гэл те. Энд чухал биш юм уу гэд хаяад орхиод явахаар хайж орхиж явсан түүхүүдийн дэлхийн ертөнцид бид бүхэнд байдаг байхгүй юу? Дайны он жилүүд те. Юу нөө сүнслэг мэдрэмжтэй мэдрэмжгүй, юу нөө гомдол момдол те. Тэр баг хамаагүй ингээд болоод маш олон амьсгалтай гэмт хэрэгүүд дэлхий дээр үүсээ. Тэрний дараа бид бүхэн ч хүү энэ махан би гэдэг юм чинь чухал биш юм байна. Эн чинь бас одоо сүнстэй, сэтгэлтэй, ухамсартайгаа явж байгаа хэвээр байна гэл ингээл бид нар алхам алмаар нэг зүйлүүдийг затлал байна. Нэг зүйлүүдийг ойлгоол байна. Ойлгож ухаарах тусмаа хүн төрлөختөд асар хурдцтай хөгжиж байна. Хүн төрлөختний амьдрал асар хурдцтай өөрчлөгдөж байна. Амьдралын маяг гэдэг зүйл өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. Тэгэхээр энэ сүнслэг мэдлэг гэдэг энэ ойлголт бол одоо энэ 90 бага насны хүүхдчдэр, хөгшин настай хүнчдэр бүх ир эм гэлтгүй ерөөсө хинч одоо өөрийгөө те өө надад сүнслэг мэдлэг надад хамаагүй гэж болохооргүй байгаа байхгүй. Бүх хүнд хамаатай. Энд чинь ганцхан шашин шүтлэгтэй, хамааралтай, ганцхан итгэл үнэмшилтэй хамаатай биш. Та хүн л бол танд гомдол байдаг бол, танд өнгөрсөн амьдралын айдас байдаг бол, танд сэтгэл зүйн өвчлөл байдаг бол та энэ сүнслэг сэдв гэдэг зүйл рүү орох хэрэгтэй гэсэн үг. Та сүнслэг сэдв гэдгийг ойлгож ээж ухаар задлж мэдснээр би одоо намайг ойлгох гэдэг юм шүү дээ. Та өөрийгөө ойлгох гэдэг, та өөрийгөө задлах гэдэг амаа л гэсэн утгатай. Тэгэхээр энэ сүнслэг мэдлэгийн өрөөгөөрөө дамжуулан би өөрийнхөө мэдрэмжийг л ингэж уудалж, бичиж, ойлгож ухаарад байгаа. Яг хөө цэцэн цэлмэгтэйдэж биш, маш олон хүмүүсийн мэдрэмжтэй ярилцаж, ойлголцож, зовлон жаргалын сонсож байгаа хүний хувьд мэдээд задаргаанууд орж ирдэг. Хүн чинь ингээд тэгэхээр айгаад байд юм биш, ингэчгээр гомдоод байд юм биш гэдэг зүйл өөрийн туршлага дээр хамаарад бусад хүмүүсийн сонсон судалгаан дээр үндэслэл ийм сэдвүүд гарч ирж байгаа. Намайг ингээд нөө текст бичээд ингээд энэ сүнслэг мэдлэгтэй холбоотой мэдрэмжүүдээ ингээд үг болгоод, өгүүлбэр болгоод оруулсан чинь нэг гундоор нь ингээд AI гэвчихсэн байхгүй нөө хиймэл оюун ухаанаар биччихлээ гэж хэлэх гээд шиг ба. Үгүй дээ хонгор минь гэдэг шиг те. Хиймэл оюун ухаан гэдэг чинь мэдрэмж байхгүй штэ. Мэдлэгтэй бүгд хүлэн зөвшөөрнө юм. Дэлхий дээр маш олон зүйлийг судлаад боловсруулаад сайхан анализ дүгнэлт хийгээд өгч юм л та. Анализ дүгнэлтийг харсан ч ойлгож мэдрэхгүй бол тэрийг эзэмшиж удирдах эрх чөлөөтэй хүлээж авч чадахгүй байхгүй юу. Тэгэхээр зүгээр нэг судалгаа, зүгээр нэг мэдрэмж, мэдлэг гэдэг бол хүнийг бас удирддаггүй маа. Мэдрэмжтэйгээ холж ээж, туршлагатайгаа холж ээж, хүлээн зөвшөөрж ээж, одоо мэдэрч ээж ингэж явдаг. Тэгэхээр сүнслэг мэдлэгийн өрөөгөөрөө дамжуулаад ерөөсөө л би өөрт орж ирсэн мэдрэмжийг бусдаас сонссон амьдралын туршлагатайгаа харьцуулан дүгнж гаргаж байгаа бүхий л видео, бичлэг, контент, лайв бүхэл зүйлүүдээр л дамжуулаад байгаамаа. За ингээд ярихаар бид нар маш их зүйлийг судалж задлах хэрэгтэй. Яг ингээд сүнслэг мэдлэг рүү ороод үл үзэгдэх мэдрэмж рүү орсон чинь нөгөө бид бүхэн маш олоодаа ярьдаг хайр гээл эрт дээр байс ярьдаг те. Хайрлах ёстой бол бид нар хайрын талаар хүн төрлөختөн чинь шүлэг гаргадаг, дуу гаргадаг, ном бичдэг, залбирдаг, мөрөгдөг, хайртай хүмүүсийнхаа төлөө бид бүхэн золиос
бодоос гаргадаг. Тэгээ айгүй мэддэг юм шиг бид нар ингээд ойлгож явсан юм бэлээ. Гэхдээ ингээд энэ сүнслэг сэдв рүү ороод нүдэнд үл үзэгдэх зүйлийг судлах тусам хүүе энэ хүн төрлөختөн чи ерөөсө хайраа одоо хүртэл мдэггүй байгаа юм шүү те. Одоо хүртэл судлаагүй байгаа юм шүү. Бид нар энэ хайрын талаар юу ч ойлгож чадаагүй байгаа юм шүү те. Хайр гэдэг мэдрэмж чинь яаж нөлөөлөд байгаа, сэтгэл зүрхний цус яс тархинд яаж команд өгöd байгаа, цус нь яс нь яаж хайрыг мэдрээд байгаа, тэндээс ямар дүгнэлт үйлдэл хийгээд байгаа, ухамсар тархи нь яаж удирдах байгаа гэдгийг бол үнэхээр задлж ойлгож ухаарч амжаагүй байгаа юм бэлээ. Тэгэхээр бид бүхэн төрүүлж дуурж болохгүй байна. Юун дээр гэхээр энэ нийгэм дагаа салж байгаа, нийлж байгаа хүмүүсийг чи саллаа гэж шүмжлээл, чи нийллээ гээл, чиний буруу, тэрний зөв гэж хэлэх хинд ч тийм эрх алгаа уучлаарай. Та өөрөө тэр шүмжлээд байгаа хүн та ч өөрөө одоо хайрыг сайн ойлгож задлж амжаагүй байгаа юм бэлээ. Бид бүхэн бүгдөө 8 тэрбум хүмүүс бүгдөө хайр гэдэг мэдрэмжийг эзэмшиж чадаагүй, эрх чөлөөтэй байлгаж чадаагүй, хүлөөн зөвшөөрч чадаагүй, айцтай итгэлтэй нэг юм одоо хариуцлага болгоод явж байгаа юм бэлээ. Тэгэхээр сүнслэг сэдв ямар гой торгоо юм бэ те. Энэ сүнслэг сэдвийн чинь дотор байгаа юмыг уудлаад ойлгоод ухаарахаараа хүн чинь ямар их нүд нээгддэг, амьдралыг ямар өөрөөр хардаг болдгийг, мэдрэмж зүрх нь хүртэл өөрөөр цохилдог болдсон бэлээ л те. Тийм учраас би бол нэг юм гэгэрсэн ч юм уу мэддэг, оргилдны өрцөн хүн биш. Би яг та нартайгаа адилхан судлаад, мэдээд, ойлгоод, ойлгосноо задлаа л явж байгаа. Гэхдээ бид бүхэн одоо эндээс маш хурдан гарах хэрэгтэй байна. Айц, гомдол, уур, төвчээр гэдэг зүйлүүдийг хурдан онцлоод, хурдан ойлгоод, хурдан задлаад дараагийн шат руугаа орохгүй бол дэлхийн ертөнцийн хөгжил, технологийн хөгжил чинь биднийг хүлээхээ болчлоо. Биднийг хараад ангаагаад ойлгохыг ингээд хүлээгээ суухаа болчлоо. Гэрлийн хурдаар өөрчлөгдөж чинь шинжлэх ухаан, гэрлийн хурдаар технологийн хурд өөрчлөгдөж чинь баруун бүсүүлдээ нөө технологийнхаа буюу ямар ч мэдрэмжгүй материалуудын боол болох нь холгүй болчиход байна. Тэгэхээр бид нар одоо хурдан судлаа, хурдан уншия, айц төгшөр байгаа бол арга гаргалгаа гарцаа хэрэглээд ашиглаад бичиж шатааж явуулаад залбирч мөргөөд таринаа уншаад эсвэл гоё бясалгаад дуулаад одоо яад энэ бүх сүнслэг аргуудаа нүдэнд үл үзэгдэхгүй байгаа мөртлөө ингээд бидэрт мэдрэмж өгöd байгаа, биднийг тэлүүлээд байгаа, бид нарыг өсгөөд байгаа аргуудаа хэрэгэлж сураад үнэндээ өөрийгөө хурдан олж авах нь чухал юм бэлээ. Олж авах гад бид нар ингээд уйлаад, унжаад, травмагаа эдгэх гээд, сэтгэл зүйн өвчлөө эдгэх гээд үе шатыг удаашралтаатай яст мэлхээний урдаар явж байгаа хооронд ч дэлхийн ертөнц чинь нүд эрмхийн зөр өөрчлөгдөж чинь. Тийм учраас би одоо номтой болох сүнслэг мэдлэгийн өрөөнөөс ингээд задаргаануудыг маш хурдан тайлбарлаж өгмөр байна. Маш хурдан. За энийг ч хүн ойлгохгүй байх та. За энийг ч арай л ингээ хэлчих юм бол буруудчих байх та. Ойлгох төвшин хүрэхгүй штэ энэ төр гэж одоо бодмоорг байгаа байхгүй юу. Ерөөсөө миний бичсэн зүйл, миний оруулж байгаа энэ манай номтой болгоос орж байгаа зүйлийг ойлгохгүй та харьцуулаад дахиад уншаад судлаад илүү задаргаа аваад явах хэрэгтэй. Хурдан яарах хэрэгтэй. Тэгээ бид нар энэ сэтгэл зүйн асуудлаа хурдан шийдэж энэ тоон дотор байгаа айц төгшөр биегээ одоо янз бүрээр хэлэх энэ нэг юм холбоо үүсгэж чадахгүй байгаа, сэтгэлийн мэдрэмж их сурвалжаа нээж чадахгүй байгаа төвшнөөсөө хурдан гараад хөгжлийн төвшин рүү, гэгэрлийн төвшин рүү орохгүй бол одоо энэ хүн төрөлхтөн чинь бараг ажлын байрг болох гээд байна шүү дээ, тэ. Бидний хийдэг нөгөө ажлууд чинь бүгдөө энэ хиймэл оюун ухаан гэдэг зүйл чинь урдуур ороод хийх гээд байна. Технологи хөгжиж чинь буруутах харахгүй 90 нийгэм чинь хүлээн зөвшөөрч мэдрэх хэрэгтэй. Харин технологийн боол олж болохгүй тэрнээс ялагдаж одоо тий хоцорч болохгүй болчиход байгаа байхгүй. Хоцрохгүй байхын тулд айцгүй болох хэрэгтэй байна. Амжилттай болох хэрэгтэй байна. Асуудлуудаа сэтгэлээ эдгэх хэрэгтэй байна. Хурдхан шиг урагшаага одоо оюун ухаантай уралдаж явах хэрэгтэй болчиход байгаамаа. Тийм учраас би үүнээс хойш түүнээс хойш би энэ сүнслэг мэдлэгийн өрөөгөөрөө номтой болог гэдэг өрөөгөөрөө би сэдвүүдийг зоригтой оруулна шүү. Хурдтай оруулна шүү те. Ойлгох нь ойлгоод хүлээн зөвшөөрж байгаа сонсоод авахаа аваад авах гээх ухаанаар хандаараа үнэхээр ойлгохгүй таны ертөнц биш бол та одоо эндээс гараа явж болно. Та үзэхгүй харахгүй байж болно. За ингээд та нартаа амжилт хүсье.